Монголчууд Солонгос хоолнд дуртай болсон гэдгийг мэдхэд нэг их судалгаа хэрэггүй. Зүгээр л оройн найзууд руугаа хаана уулзах вэ гэд бичээд үз. Ихэнх хариулт нь сайхан мах шараа Солонгос хоолнд орё л байдаг. Монголчууд бид чинь маханд дуртай арт түмэн. Гэхдээ өөрсдийнхөө махыг чанах шархаас илүү очиод ширээний голд галаасаагаад уур савсуулан махаа шарж өөрсдөө эргүүлж болохоор нь багахан будаатай хамт салаатанд оромхож тэр нь ходоодыг гулган орох тэр процессыг илүүд үздэг болчихсон. Яагаад гэвэл тэр нь зүгээрч нэг хоол биш. Яг уулзалтын уур амьсгал болчихдог. Хоол идэхээсээ илүү хамт сууж байгаа мэдрэмж нь гоё. Үүн дээр нөгөө алдарт уудаг шингийн эмийг нь гулгуулагч ихэнх хүмүүст сайхан л да. Дээрээс нь солонгос шарсан дахиа гаднаа шаржгансан дотроо зөөлөн дээрээс нь янз бүрийн соус. Хөөс сахруулсан стаканд шар хариг дүүргэн хийгээд хамт идэхээр бүр нэг өөр мэдрэмжийг өгнө. Сүүлийн үед бүр чикен биер гэдэг ойлголт өөрөө хэвшчихсэн. Зарим хүмүүсийн хувьд энэ нь амралтын стандарт орой болсон. Тэгэхээр нэг асуулт гарч ирнэ. Солонгос хоол яагаад ингэж хүчтэй нөлөөлөв? Яаж зүгээр нэг үндэсний хоол байснаасаа дэлхийн хоол болтлоо өсөв? Түүний ард ямар түүх, ямар онцлог, ямар стратеги байсан бэ? Солонгос хоолны гарал үүсэл, амтны онцлог, дэлхийд хэрхэн тархсан зам, бас яагаад Монголд ингэтлээ таарсан шалтгаануудыг нэг нэгээр нь задлая. Солонгосын газар нутаг уур амьсгал нь өөрөө тэдний хоолыг тодорхойлсон. Дөрвөн үлрэл тод ялгаатай. Өвөл нь урт, хүйтэн. Ийм нөхцөлд хоол хүнсийг удаан хадгалах хэрэгтэй болдог. Тэгээд л эсгэлт гэдэг арга хамгийн чухал болж гарч ирсэн. Кимчи, доинжанг, гочужанг гэд өнөөдрийн бидний мэддэг амттнууд анх амьд үлдэхийн тулд бий болсон. Ногоогоо давсалж эсгэж хадгална. Дараа нь түүгээрээ амт оруулж иднэ. Гэхдээ энэ нь зүгээр нэг арга байгаа зогсоогүй явандаа соёл болсон. Өнөөдөр ч гэсэн Солонгост кимчи хийх нь нэг төрлийн зан үйл, гэр бүл, хөршүүд хамтдаа оролцдог уламжлал хэвээрээ. Нөгөө талаас Солонгос хоолны урлагн тэнцвэр дээр тулгуурладаг. Тэд хоолыг зөвхөн амттай байх ёстой гэж үздэггүй. Харин бие махбодод тэнцвэртэй байх ёстой гэж үздэг. Тиймээс нэг ширээн дээр олон төрлийн хоол гардаг. Будаа, шүл, ногоо, мах, даршилсан зүйлс гээд бүгд баг багаар. Энэ нь нэг талаараа эрүүл мэндийн ойлголт, нөгөө талаараа амьдралын философи. Амтан ч гэсэн адилхан. Халуун, эсэглэн, чихэрлэг, давслаг бүгд тэнцвэртэй орж ирнэ. Тийм болохоор нэг хоол идэхэд уйдахгүй, дахин идмээр санагддаг. Мөн солонгос хоол ганцаараа идэхэд зориулагдаагүй. Энэ бол маш чухал. Хоол гэдэг нь тэдний хувьд хүмүүсийг холбодог зүйл. Нэг ширээ тойроод хоолоо хуваалцаад яриад суух нь амьдралынх нь нэг хэсэг. BBQ дээр махаа өөрсдөө шараад бие биедээ өгч идүүлдэг нь хүртэл энэ соёлыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хоол бол харилцаа.
Түүхэн явцад энэ хоол улам баяжсан. Эртний энгийн ардын хоол, хааны ордны нарийн хоолны соёл хоёр нийлээд өнөөгийн олон төрлийн нарийн амттай хоол бий болсон. Хааны ордонд хоолыг өнгө хэлбэр зохицлоор нь маш их анхаарч хийдэг байсан. Тэр нь өнөөдөр ч үлдсэн. Бибимбап шиг хоол харахад л өнгийн маш тэнцвэртэй харагддаг нь зүгээр нэг санамсаргүй зүйл биш. Одоо энэ солонгос хоол дэлхийд яаж танигдав гэдгийг бидний өөрсдөө үздэг кино, драмтай холбож ярил бүр л ойлгомжтой болно. Үнэн дээр бид солонгос хоолыг ресторан дээр биш эхлээд дэлгэцэн дээрээс харж дурлсан л да. Та тодхон санаж байгаа бах. Анх солонгос драм үзэж эхлэхэд хүмүүс нь бараг байн хоол идэж байсан. Ууралсан ч идэн, баярлсан ч идэн, хаягдсан ч идэн, уйлсан ч идэн, ой санамжаа алдсан ч идэн. Аав ээж нь өөрийг нь заавал том группийн угсаа залгамжлагчтай суулгана гэж уурлуулсан ч идэн. Тэгвэл драм Crash Landing on You гэдэг драм байна. Та бүхэн сайн санаж байгаа бол тосгоны хүмүүс сайхан энгийн хоол идэж суух нь нэг л дулаахан мэдрэмж өгдөг. Ингээд бодоход солонгос хоол дэлхийд танигдсан нь манай хоол амттай шүү гэсэн реклам хийснээс болоогүй мэдээж. Харин хүмүүсийг өөрсдийн амьдрал руу оруулж тэр амьдралынхаа дотор хоолоо оруулснаас л болсон. Хүмүүс эхлээд кино драмыг нь үзсэн. Дараа нь ийм амьдрал гоё юм байна гэж бодсон. Тэгээд тэр амьдралын нэг хэсэг болсон хоолыг идэж үзсэн мэлээ. Өөрөөр хэлбэл бид солонгос хоолыг эхлээд амсаагүй, харин эхлээд харсан. Тэгээд тэрийгээ дагаад нэг л мэдхэд өөрсдөө идээд сууж байдаг болсон доо. Ингээд нэг алхам ухраад харахаар сонин зураг харагдана. Бид солонгос хоолнд дуртай болчихсон гэж боддог. Гэхдээ үнэндээ бид зүгээр нэг хоолнд дурлаагүй юм байна. Бид тэр хоолны ард байгаа амьдралд, тэр мэдрэмжинд, тэр уур амьсгалд нь татагдсан байна. Учир нь тэр хоол бидэнд нэг л танил санагддаг. Хамтдаа иддэг, ярилцаж иддэг, хов бацаж иддэг, хүмүүлж иддэг, туулны хурдны замаар мэтгэлцэж иддэг, банкны лизэн, стор би ярьж иддэг, дурсамж бүтээж иддэг. Тийм болохоор дараагийн удаа та найзуудтайгаа магш хараад сууж байвал эсвэл гэртээ кимчижиг идэж байвал нэг бодоод үзээрэй. Та зүгээр нэг хоол идэж байгаа биш. Та бүхэл бүтэн соёлыг амталж байна. Харин Монголд хамгийн алдартай солонгос хоолнуудын нэг бол яхарахгүй кимчи. Өнөөдөр бүрээ зарим айл гэртээ кимчи тардаг болж манай кимчи илүү өссөн. Танах хулх эн чин жинхэнэ ориг солонгос амт гэх мэт маргаан хүртэл өсдөг болчихсон. Сонирхолтой нь кимчи анх тэмч улаан байсангүй. Эрт үед чинжүү солонгост байгаагүй учраас зөвхөн давсалж дардаг байсан гэдэг. Харин 16 дугаар зуунаас чинжүү орж ирснээр өнөөдрийн бидний мэдэх улаан халуун кимчи бий болсон юм. Мөн кимчи зүгээр нэг хачир биш. Энэ болоод солонгосчуудын өвлийг давах амьд үлдэх технологи байв. Хахирах хүйтэн өвл монголчууд сайхан нөгөө аршаан тунтагаа залгилан халахтай адилхан биш ч зорилго нэг гэж ойлгож болох юм. Хүйт улиралд шин ногоо олдохгүй үед байцаа луун зэрэг ногоогоо эсгэж хадгалан витамина нөхдөг байсан хэрэг. Тийм ч учраас кимчиг дэлхийн эрүүл хоолнуудын нэг гэж үздэг. Эсэлтийн явцад үүсдэг ашигтай бактери нь гэдэсний орчинд сайн нөлөөтэй гэж судлаачид ярьдаг. Гэхдээ нөгөө талаараа давсны хэмжээ өндөр тул бэдэ сайн гэсэн гээд өдөрт 10 бетанаар нэг амьсгаагаар идчихэж болохгүй гэдэг нь бас үнэн. Мэдээж солонгос хоол яриад сөөжүг орхино гэдэг бол монголчуудын паб орчууд цай уяа дахиад хизэж амсахгүй гэдгээрээ агаар нэг. Өхөөртөм жижигхэн ногоон шилтэй харахад хайр хүрмээр бацаад авчихмаар сайхан амтан л да. Гэхдээ тэр жижиг шилний цаана хэдэн мянган нөхөрлөд, салалт, офис дээрх драм, К-драм, араар тавилт гээд бүх цогц амьдрал ноогдож байдаг. Сөөжү бол мэдээж солонгосын хамгийн алдартай умдаа. Бас асар том соёл. Анх 13 дугаар зуунд Монголын эзэнт гүрнээр ойрхон дорндоос нэрх технологи солонгост дамжсан гэдэг төгч бий. Манайхнаас ялгаатай нь солонгосчууд сөөжүг дангаар нь бараг л уудаг. Заавал хоолтой, хүмүүстэй, яриатай, жижиг хундахтай, хүндэтгэлтэй уун. Нас залуу хүн Ахмад хүнийхээ өөдөөс хараад шууд уухгүй. Баг зэрэг хажуу тийш эргэж хөндлөж уудаг соёлтой.
Харин Монгол бол за ганц татчихъя гэдэг өгүүлбэрийн дараа юу болдгийг бид сайн мэднэ. Бас манайхантай адилхан агсам тавьж хотол болныг самардаггүй байх л да. Монголчуудын хамгийн дуртай хоолнуудын дараагийн хаан бол мэдээж самгипсал буюу Солонгос шарсан баг. 1970-аас 1980-ад оны үед Солонгос хурдацтай үйлдвэржиж эхлэхэд уур хаачин үйлдвэрийн ажилчид ихэвчлэн хямд өөх тостой ээлжлэг өндөр хоол иддэг байж. Тэр үед гахаан биелийн хэсэг нь үнэтэй маханд тооцогддоггүй байсан тул самгипсал нь ажилчдын дунд түгээмэл хоол болж эхэлсэн гэдэг. Үхрийн мах гахаан махаа ширээн дээрээ өөрсдөө эргүүл чарна. Монгол хүн мах шархаараа угаасаа генийн хөдөлжигдөг болохоор энэ соёл манайд маш хурдан нутагшсан байх магадлалтай. Гэхдээ Солонгос самгипсалын гол нууц нь дан маханда биш юм. Салатнавч, сармис, самжак саус, кимчи, мөг, сонгин гэд бүгдийг хамтд нь ороож иддэгт байгаа юм. Эрүүл мэнд талаас гэвэл самгипсал нь уур гихтэй хоол. Уург нь булчин, эдисийн нөхөн төлжилтөд хэрэгтэй бөгөөд цадгалан мэдрэмжийг удаан өгдөг. Мөн Солонгос маягаар идэхдээ салат навч, сармис, сонгин, кимчи, мөг зэрэгтэй хамт иддэг нь дан мах идэхээс илүү баланс үүсгэдэг. Ялангуяа сармис сонгин нь антиоксидант агуулдаг гэж үздэг бол летус зэрэг ногоон тослог мэдрэмжийг багасгаж хоол боловсруулалтад дэмжлэг болдог байна. Сул тал нь хансан өөх тос ихтэй доршдог. Хэд их хэмжээгээр ойр орох идвэл эжээ нэмэх, холестерин өсөх, зүрх судасны эрсдэлд нөлөөлөх талтай гэж үздэг. Мөн гриль дээр өндөр температурт мах шарах үед түлэгдсэн хэсэг их үүсвэл эрүүл мэндийн хувьд төдийлөн сайн биш гэж судалгаанд дурддаг. Тиймээс солонгосчууд сүүлийн үед махаа хэд түлэхгүй ногоотой хослуулах тал дээр илүү анхаардаг болжээ. Мөн Монголд асар алдартай болсон нэг хоол бол догбүги. Энэ нь Солонгосын гудамжны хоолны хаан гэж хэлж болох хамгийн алдартай амттанлаг халуун хоолны нэг. Анхандаа догбүгийн өнөөдрийг шиг улаан халуун соустай биш байсан гэдгийг олон хүн мэддэггүй. Эрт үед буюу Жусан улсын үеэс догбүгийн шар буурцгийн соусаар амталсан мах ногоотой хольж хуурдаг илүү тансаг хоол байж л дээ. Харин бидний сайн мэдэх улаан чинжүүний пасттай догбүгийн 1950-ад оноос хойш гудамжны хоолны соёл хөгжих үед алдаршсан гэдэг. Өдгөө Солонгост догбүгийн зөвхөн хоол биш, бүр сэтгэл санааны эмчилгээ гэж яригддаг. Ядарсан үедээ халуун ногоотой догбүг идэхээр нулимс гарч хамар гүйж хилдэгч тэр мэдрэмжинд манайхны хэд татсны дараа караоке орохдоо адил стресс тайлдаг гэдэг шүү. Кимчи жигээ бол солонгосчуудын хувьд зүгээр ч нэг хоол биш юм. Энэ бол хүйтэн өдөр бие дулаацуулах эмчилгээ, шар тайлах, шидэт тэм, зарим үед бүр сэтгэл санааг дэмжих систем шахуу зүйл. Солонгос айл бүрийн хөргөгчөнд кимчи байдаг. Тэр кимчигээр хийсэн кимчи жигээч бас бараг өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь болсон хоол юм. Энэ хоолны үүсэл нь солонгосчуудын олон зуун жилийн амьдралын хэм маяг, ялангуяа урт хүйтэн өвөлтэй шууд холбоотой. Эрт үед солонгос өвлийн улиралд шин ногоо ховор болдог байсан учраас хүмүүс байцаа, манжин зэрэг ногоогоо давсалж эсгэж хадгалдаг байжлтай. Сонирхолтой нь энэ хоолыг шинэ кимчигээр хийдэггүй. Харин нэлээд сайн эсэж одоо л амт нь гарч байна да гэмээр болсон кимчи хамгийн гоё амт гаргадаг. Монголчууд ч энэ мэдрэмжийг сайн ойлгоно. Эхэндээ хөргөгчөнд байгаа кимчигээ хараад "Йоо, арай л эсчихсэн биш үү дээ" гэдэг мөртлөө яг шөл хийх болохоор хамгийн эссэн савруугаа гараа хийдэг. Тэгээд кимчижигээ буцаж жиглэх тэр мөч бол өөрөө бүр киноны сцен мэт. Улаан шул нь пал буцлаад дээрэс нь тофу гахаан мах, сонгин мөг өнөртнө. Тэр үнэр гэрээр нэг тарахад л өнөөдөр турах дэглэм дууслаа гэдэг шийдвэр автоматар гарчдаг. Монголчуудын хувьд кимчижиг идэх процесс их сонирхолтой. Эхэндээ бүгд "За, би баг иднэ. Орой нүр хавгандаг юм" гэдэг бол 10 минутын дараа будаагаар шүлэндөө хийж худагчаад шүлийг нь асгаж болохгүй шүүгээд тооны ёроол хүртэл ууч суудаг. Мөн энэ хоолны хамгийн аюултай зүйл нь халуун ногоо. Эхний халбаг дээр "Па халуун юмаа" гэд ус эсвэл хүйтэн коло хайна. Хоёр дахь халбаг дээр "Гоё ч юм уу?" Гурав дахь халбаг дээрээс хамраас нь нус гоочж эхэлнэ. Гэхдээ үнэндээ кимчижигээд сайн тал бас бий.
эссэн кимчийн гидсний ашигтай бактерид нөлөөлдөг гэж үздэг. Мөн энэ хоолнд ордог тофу нь ураг болон кальц агуулдаг бол сонгин, сармис, халуун чинжүү зэрэг нь хоолны туршил нэмэгдүүлэх, биеийн дулаан мэдрэмжийг өсгөх нөлөөтэй гэж үздэг. Гахай мах эсвэл үхрийн мах орсох хувилбарууд нь уураг өгнө. Өөрөөр хэлбэл зөв орцтой хийвэл нүүрс ус, уураг, ногоохос болсон нэлээд планстай хоол болж чаддаг. Харин нөгөө талдаа кимчижигийн давс ихтэй хоол. Кимчи өөрөө давсалж эсэгдэх хүнс дээр нэмээд шүл соуснууд ордог болохоор наатрийн хэмжээ өндөр болчихдог. Тиймээс ойр орхон их хэмжээгээр идвэл даралт, хаван, ходоодонд ачаалал өгөх талтай. Бас шүн орой рамен кимчижигээ дээрэс нь сөөжүү татаад хийгээд байвал маргааш өглөө нүур хавагнаад нүд арай гэж онгон шүү. Үүнээс гадна солонгос гоймон энэ бол оюутан цагийн мандах, итүгэний пришги, фантамин дэрэгдэх потола, хонуулдаг писиний газар зэргээс тутгааргүй дурсамжтай. Мөнгөгүй оюутан нас, шун дундын өсөлт, бороотой өдөр, уусны маргааш өглөөний сэтгэл хөдлөл бүгдийг нэг савнд хийсэн мэт дурсамж дүүрэн хоол. Үн хямд хийхэд амар, амт хүчтэй учраас дэлхийд даяар алдартай болсон юм. Гэхдээ хоол зүй талаасаа бол амттай түргэн хоол гэж хэлж болохоор. Гэсэн ч солонгос хоол дэлхийд ингэж хүчтэй тархсан нь зүгээр амттайтай биш. K-pop, K-drama, гоо сайхан, сошиал медиа бүгд нийлээд хоолыг нь хүртэл амьдралын хэм маяг болгож чадсан. Нэг үе монголчууд дээд жангуу мүзэд солонгос хоолыг сонирхож эхэлсэн бол өнөөдөр TikTok дээр дараах хоолнуудын мукбанг бичлэг үзээд шөнө 12-д гарч эсвэл гэртээ цэцгэлдэг болсон цаг үе иржээ. 나의 밤은 그래 이렇게 잠 못 드는 밤이면 왠지 모를 그때 네 향기가 나 아직 난 네가 많이 보고 싶어